Йоо. За би нэг юм харуулъя. Мөрчсэн цулаас подкастын маань season 1-ийн хамгийн сүүлийн дугаар маань бичигдээд дуслаа. Яг одоо хамтдаа тийсрээ үзцгээе. За би эндээс гоё реакшн хий. Дэлгэцээ биччихд юм уу? Арилжаа бол та хэд яг амьдралын асуудлыг шийдэх зүйл биш шүү. Хүмүүсийг хэлээд юм бол Фибоначчи гэдэг зүйлийг хинч орой болын ёроолыг татчих чам. Тэнд эртэл нь хүлээх сэтгэл зүй байна уу? Наан шууд төвчргүүтэд орох уу? Тэрийг бас хүн өөрөө сурах гэж доотлол 1-2 жил болдог байхгүй. Яг гэж сэтгэл зүйн бизнес учраас. Мөнгөндөө фокуслохгүйгээр хийж байгаа процесстой ингээд фокуслаад явах үедээ л юм өөрөө гэж трейд болчихлоо гэж бодох хэрэгтэй биш үү? Бодит зүйлтэй нүр тулмаар авилж байгаа бэлтгэлтэй орж ирэх гэж хэлмээр. Тийсрээ үзээд туслаа. Баг багасаа зулаар мөрөөддөг байсан яг өөрийн нэрийн подкаста хийн гэж season 1 маань ийхүү амжилттай хийгдэж туслаа. Намайг дэмжиж, урамшуулж, урам өгчмөн шүүмжилж байсан бүхий л үзэгчдтэй баярлалаа. Тэгээ та бүгдийнхээ дэмжлэг туслалцаа. Тэгээ энэ бүгдийн ачаар манай подкаст маань гайхалтай явж өндөрлөө. Үнэхээр гайхалтай. Тэгээд баяртай. Та бүхэндээ амжилт хүсье. За баяртай guys.